Яасан бацгаана уу? Яасан бацгаана уу? Өнөөдөр би нэг жижигхэн богинохон өөрийнхөө бодож явдаг юм аа. Өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоод хүмүүсээс мэдээсэй гэсэн үднээс хийхээр боллоо. За энэ нь юу вэ гэхээр ер нь бол нэг альбаа газар үйлчлэгээний байгууллагад үйлчлүүлж байхдаа жоохон соёл суралцмаар байна. Ялангуяа эрүүл мэндийн салбараар эрүүл мэндийн үйлчлэг авах гэж байгаа бол хэд хэдэн юм хүмүүсийн анхаараасаа гэж хүсэж байна. За нэгдүгээр орж ирээд мэндэл сурмаар байна. Хинтээ яах гэж уулзах гэж байгааг мэддэхгүй нэг зах дээр бараа үзэж явж байгаа хүн шиг орж ирээд дүлээдэн бий оргоод яах нь мэддэхгүй ингэ зогсоод амаргүй байна. Сайн байна уу? За тийх гэсэн юм аа. Тийм имжлэгийг үзлэг имжлэг авах гэсэн юм аа гэдгийг хэлдэг баймаар байна. За хоёрдугаарт нь өөртөө нариун цэврийн байдалд анхаармаар байна. За үзлэг хийх гэж ирж байгаа. За өмнөх өдөр нь маргааш би ямар нэг эмчийн үзлэгт орно шинжилгээ өгнө гэдгийг мэдж байгаа бол өмнөх өдөр нь тэрэндээ анхаарад өөрийнхөө ариун цэврийн байдлыг анхаарад нэг усанд ороод өнөрт та нар элдэг тэр муухай бохиосоо салаад ирж юмээр байна. Яг үнэхээр тийм боломжгүй тийм байдлаар ч ирэх хүмүүс байгаа. Тэрийг бол буруутгахгүй. Гэхдээ их хвчлэн ирж байгаа хүмүүс байна. Ер нь бол өмнөх өдөр нь цаг авч үйлчлүүлдэг болсон байгаа тохиолдолд усанд ороод ариун цэврийн байдлаас ахаад ирдэг баймаар байна. За нэгдүгээр, хоёрдугаар ямар үзлэг хийх гэж байгаа, ямар шинжилгээ өгөх гэж байгаасаа хамааруулаад яг тухайн шинжилгээнийхээ талаар мэдээллийг тухайн үйлчлүүлж байгаа байгууллагаасаа лавлага утаснаас асуугаад ямар дэглэм шаардлага хангаж ирэх ёстойгоо мэдээд ирэх юм бол таны өөрийн чинь цаг зав бас тэг санхүүгийн асуудлыг хэмнэх боломжтой учраас өмнөх өдрийн бэлтгэлээ дахин нэмэлгээр ирэхгүй дахин цаг авах шаардлагагүй тухайн мэдээлэл интернетээс эсвэл таньдаг мэддэг хүмүүсээс асуугаад үнэхээр тухайн үйлчлүүлэх гэж байгаа байгууллага нь хариу өгөөгүй тохиолдолд мэдээлэл өөрөө цуглуулад бэлтгэл ажлаа хангаж ирдэг баймаар байна. За тэгээд 3 дугаарт нь хит олуулаа явмааргүй байна. За яг хүний ярьсан юмыг яриад сонсоод ойлгочтой бол боломжтой бол ганцаараа. За үнэхээр асар хамгаалал хүнтэй байх шаардлагатай бол нэг хүнтэй явмаар байна. Тэгэхэд нэг ингээд 2, 3, 4-өө яг ямар хин үзүүлэх хин нүгдүүд хин ямар үйлчлэг авах гэж байгаа мэддэхгүй бөөнөр орж ирээл шуугалтал талталаас нь яриад өөр юм яриад иймэрхүү тохиолдлууд их байдаг. За тэгээд мэдээж өөрийнхөө хувийн нууцыг эмчэд бүрэн зөвөр үнээр нь хэлчихмээр байна. Эрүүл мэндийн байдлаа нуудаг, өмнө хийлгэсэн шинжилгээ онцлогоогоо нуудаг, бүрэн зөв мэдээлэл өгөөгөөс болоод таны өөрийн чинь эрүүл мэндийн цаг хугацаа санхүүгээр хохирох боломжтой учраас эмчээс ер нь бол худал мэдээлэл хэлэхгүй, үнээр хэлдэг. За мэдээлэлээ нуудгүй байхыг гуйж байна. За тэгээд үйлчлэгээний байгууллага гэдгийг утгаараа маш олон хүмүүс орж гарч байгаа. Тухайн байгууллагын үйлчлэгээний ажилтан маань цэвэрлэгч өөрөөр хэлэх юм бол нэг л хүн байдаг учраас зарим нэг том байгууллагууд нэг 2-3 хүн байх. Гэхдээ ихэвчлэн бол нэг хүн хариуцаж ажилладаг. Тийм болохоор өөртөө саналаараа соёлоороо нэг удаагийн улууч эсвэл зүгээр нэг даавын улууч аваа юужтэйг орохдоо өмсчдөг, гадар хуцаа орохоосоо өмнө тайлаад үлгчдэг, хуцаа тайлаад бэлэн ингээд бэлтгэл байж мээрэн орж ирээл нэг тий бороо шороотой үед бол ингээд шахадаг худалтайгаа наашаа цаашаа яваал. За тэгэн гутаа гадар хуцтайгаа юм байх нь аюу соёлгүй хөдөлөг байдгийг шүү. За тэгээд дараа нь болохоор орж ирээд эмчид үзүүлж захтаа уцаар яриад бичлэг хийж байна. Өөрийнхөө талаар юм ярихгүй байж байгаад өрөөнд орж ирчээд ингээд уцаар яриад ажлаа яриад тэгмээргүй байгаа байхгүй юу? Орж ирэхээс өмнө тухайн асуудлаа шийдвэрлээд эсвэл утасныхаа дуу хаагаад яг өөрийнхөө бүрэн мэдээллийг тухайн эмчтэй үзүүлэх гэж гэдэг утгаараа утсаа унтраагаад ч юм уу орж ирэх соёл суралцмаар байна. Тэгэхгүй орж ирчээд би нөгөө хүний уцаар ярьж дуусах хүлээх ёстой юм шиг ингээл тасралтгүй уцаар яриад ингээл мессеж бичээ чат бичээл тэгээд уучлаарай та ингээд ийм байна. Тэгээд өгчөд гэхээр ууртаа суулт чи бэж гэл та.
би зөвхөн тэр хүнтэй харьцах гэж тэр хүн цаг зав гаргах гэж байгаагүй учраас энэ соёл бас суралцмаар байна. Дуудлага дуусаад орж ирдэг эсвэл гарсныхаа дараа дуудлага хийдэг баймаар байна. За тэгээд шинжилгээний дээр ажиллаж байгаа шинжилгээний байгууллагад ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд ихэнх одоо шинжилгээнүүд маань өлийн үеийн цусн дээр хийгддэг дийлэх шинжилгээнүүд нь. Гэтэ бүгд гэж хэлэхгүй. Тэгээд дийлийнхэн гэж хийгддэг учраас ер нь энэ нь бол аль болох өмнөх өдөр нь арьс огтууруулах ундаа ямар нэгэн хурц хоол хүнс хэрэглээгүй. За зарим нэг шинжилгээнд дээр болохоор эмийн хэрэглээ хоригддаг учраас эртнийхээ мэдээлэл аваад үлэн ирж байгаарэ. За тэгээд шийсний шинжилгээ өгөх гэж байгаа бол заавал зориултын савнд авч сураарай. Ер нь бол ингээд гэрчний найруулгач угаас цэвэрлсэн байлаа ч гэсэн гэрийн нөхцөлд хариуцж байгаа тэр одоо сав маань яг гэрүүл мэндийн шаардлага хангаагүй байдаг учраас шийсээ ч гэсэн ядаж зориултын савнд авчдаг, шинжилгээгээ зориултын савнд авдаг юм итгэхгүй лээ хэрдэг. Наацхан энэ хоёр мэдээлэл хүн болгон маань мэдж байгаасаа хүсэж байна. За эрэгтэйчүүдийн шинжилгээ, эмэгтэйчүүдийн шинжилгээ өгөх гэж байгаа бол за үнэхээр эмчин нь одоо заавал угаалга хийгээгүй ирээрээ гэж хэлээгүй бол ядаж нэг гадна бэлэг ирэхнээ шүршүүрийн угаалга усаар угаад юм нэг савн одоо элдв юм хэрэглэхгүйгээр шүршүүрийн угаалга хийгээд ирдэг баймаар байна. Үзлэг хийх гэж байгаа бол хурд нь амархан тайлагддаг хувцастай ядаж нэг ус цэсэнд орсон өөрийгөө айгу цэвэрхэн авч ирмээр байна. Өмнөр та нар амар хэцүү орж ирэхээр мэдээж эн чинь бид нар ч гэсэн хүн зах одоо харилцааны явцад ингээ ярилцах явцад амны эрүүл ахуй, амны үнэр, өөрхийн биеэс гарч байгаа үнэр гэх мэт бас асуудлууд байдаг. Тэр нь бол айгу хүнд тэр хүнийг одоо ямар нөхцөл байдалтай байгаа мэдгүй. Гэхдээ эндээ анхаарал бидний ч гэсэн хүн гэдэг утгаар нь хүлээж аваад эмчнэр эмнэлгийн байгууллагын ажилчид маань бас хүн шүү гэдэг утгаар нь аль болох тухтай байлгахын тулд бас жоохон бие биендээ хүндэтгэлтэй байх үе ариун цэвэр эрүүл ахуйгаа сайн хангаад үнэр тамраа тэг бас сайн анхаарал ирдэг баймаар байна гэж хүсэж байна. Баярлалаа. Өөрийн санаанд орж байгаа юм байхгүй байна. Ер нь бол сая энэ талаар ерхийн нэг юм хэлмээр санагдлаа. Хүн болгон хэлдэггүй байх л да. Гэтэ намайг зарим нэг үнэлээгээд шүүмжилж магадгүй. Гэтэ эмнэлэг бол яг үүндээ бол бас хүмүүст үйлчлэл болох ус 100% үйлчлэгээний байгууллага биш. Тэнд тодорхой бусад одоо байгууллагуудаас харьцуулах юм бол шаардлагууд байгаа. Тэрийг нь гоё хүндлийг тангад байгаасаа хүсэж байна. Баярлалаа.